Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хвшлийн автобус компаниуд өнөөдөр өглөөнөөс эхлэн иргэдэд үйлчлэх боломжгүй болж ажлаа түр зогсоолоо. Учир нь өнгөрсөн 7 дугаар сарын 29 буюу 2 сар гаруй өмнө смарт карт суурилуулснаас хойш нэг ч удаа цалин хөлс, түлш болон урсгал засвар сэлбэгийн мөнгө гар дээр аваагүй байна. Анх гэрээ хийхдээ нөхөн олгуур олгох болно гэж байсан ч одоо хүртэл юу ч өгөөгүй байгаа. Хувьсаа гаргаж явж байсан ч цаашид ямар ч боломжгүй болсноо хэлж байна. Тиймээс санхүүгийн асуудлыг нь бүрэн шийдвэрлэж өгөхгүй бол үйлчлэгэнд явах боломжгүй гэдгээ хэллээ. Өнөөдрийн хувьд нийтдээ үйлчлэгэнд явах 1000 автобуснаас төрөөс санхүүждэг 430 автобус иргэдэд үйлчилж байна. Одоо ингээд нийтийн тээвэр бол одоо ерөөсөө маш хүнд байдалд орсон. За яах вэ гэхээр одоо ингээд төр засгаас болон одоо Улаанбаатар хотоос бол одоо маш олон чухал арга хэмжээ авч байсан. За одоо ингээд ухаалаг систем шилжлээгээд одоо бид бол анхандаа ерөөсөө маш их баяртай хөдөлж авсан. Бид нар одоо ч гэсэн тэмцэх тал дээрээ одоо бүгд ажиллаад байна. Гэтэл нөгөө анхлаад одоо ярьж ирсэн юм өнөөдөр болж байгаа үйл явдал хоёр бол одоо хоёр өөр юм болчихлоо шүү дээ. Өдөр шөнөшөг одоо ялгаатай болчихлоо. Одоо смарт картаар одоо ерөөсөө бүх төрлийн одоо мэдээллийн системнүүд нь одоо ил тод болоод одоо маш их ухаалаг систем шилжүүлээд одоо бид бүхэн ч одоо маш их баярлжсэн. Гэтэл өнөөдөр яг хөөр ерөөсөө ингээд одоо аж ахуй нэгжүүдийн одоо гүйцэтгэдэг хүртэл одоо гаргаж чадахгүй хэмжээнд хүрсэн. Одоо хуучин одоо ингээд нийслэлийн тээврийн газар 17 програм ажлуудад одоо бидний ажлын гүйцэтгэлийг одоо гаргаж өгөөд одоо ингээд сар тухайн үед нь одоо ингээд ерөөсөө бүх ингээд одоо нөхөн олгор гэж ярьдаг юм да. Одоо энэ нөхөн олгорыг одоо цаг тухайн үед нь одоо өгөөд ингээд байгууллага ингээд үйл ажиллагаа явуулаад байдаг байсан. Гэтэл одоо 7 сарын 29-ноос хойш одоо энэ бүх байдал бүгд алдагдсан. Ийм л байдал өнөөдөр орчоод байна. Өнөөдөр одоо тэгээд бүх аж ахуйн нэгжид одоо ингээд явах түлшний мөнгө байхгүй. За энэ 7 сарын 29-ноос хойш одоо ингээд ажил цалин байдгүй. За татварын албаа одоо үйл хөдлөх хөрөнгө одоо ерөөсөө хай байдаг. Энэ бүх газруудынхаа төлбөрүүдийг өгч чаддгүй. Одоо ерөөсөө яг иймэрхүү чойжтой байдалд орсон. Хамгийн дөрөв зарчигчтай одоо нийтийн тээврийн зарчдаг зардлыг нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо юу болчих вэ гэхдээ зэрэг энэ хугацаанд харахад одоо зарчигчдынхаа нэг сэлгэн суултыг хөнгөлөөгүй эсвэл зарчигчид одоо зардлаа төлж маш хохирж байна. Оюутан сурагчдыг одоо асуудлыг шийдвэрлэегүй оюутнуудаар одоо мөнгө төлөвлөж явуулаа. Ингээ 100 гаруй мянган оюутан хохирчлаа. Тийм ээ? Хоёр дахь нь бол тээвэрчдэр их байх хэрэгтэй. Эдгээр бол ерөөсөө л алддаг гэдэггүй л байх хэрэгтэй. Гэтэл одоо тээврийн салбар энэ 2015 оны 3 дугаар улирлын балансаар одоо төр ороод шүү. Нэг 10 тэрбум төгрөгийн алдагдaltaй баланс гарч байна. Энэ юу гэхээр ерөөсөө нэг сард бол нийтийн тээврийн салбар нэг 10-аас 12 тэрбумын хооронд одоо орлогож тэргээрээ зарлага гаргаж явж ирсэлтэй зах зээлийн үед. Гэтэл өнөөдөр бол одоо эдэнд зарлагаа бол гаргацсан байдаг. Ороод өгж байгаа эдэнд өгж байгаа орлого нэг 10 тэрбум төгрөгийн орлого гэж байна шүү дээ. Тэгээ цаана 10 тэрбум төгрөгийн орлогод очиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ улс чинь тэр хэмжээний одоо шатхуун, цайлан, нийгмийн даатгал одоо өвөл болж байгаа дулаан цахилгаан ийм өрөнд орчиход байгаа юм. Одоо цагаар удаад өрөх юм бол 14800 нэг цагт ногдох автобус оногдож байгаа мөнгө байхгүй. Тэгэхээр та нар өөрснөө бодолтой. Одоо жуулчны автобус авъя гэхэд цагийн 70,000 гэдэг үстэй. Үүнтэй адилхан одоо энэ автобус цагт ажиллахад зардал нь хэдэн төгрөг гарах вэ гэхээр чинь 14,000 төгрөгийн зардал гэхээр ч одоо тэр автобус ч өөрөө цагтаа 20-30 литр түн шидээ сууж байгаа юм байна шин. Тэгээ иймэрхүү зардал бодит зардлынхаа тооцоог гаргаж биднэрт энэ санхүүжилтийг олгоно гэчихэд энэ дээр хотын удирдлагууд маань ингээд ганцхан смарт картаас буруу мэдээлэл авчаад одоо орлого өссөн ийм сайхан байна гэдэг ингээд телевиз мэдээлэлээр яриад байдаг бол энэ өөрөө буруу юм байнамаа. Үнэхээр энэ оператор компаниудаа дуудаад үзээд амьдрал дээр юу болж байгаа бүх юм үзээ явжсэн бол одоо энэ 70 хоногт бол бид нар асуудлыг шийдсэн явж байгаа. Заавалчгүй энэ үнэхээр манай ажилчид маань бүгдөө цалингаа авч чадахгүй 2 сар боллоо. Нийгмийн даатгал нь бүгд өртөө. Одоо манай компанийн хувьд гэхэд нийгмийн даатгал дээр 400 сая төгрөгийн өртөө явж дансаа алгацсан. Татварынхаас нь хүн амын орлогын татварыг 170 сая төгрөг гээд дахиад дансаа алгацсан. Тэгээ одоо жоохон мөнгөний смартаар дамжаад ороод ирнэ. Нөгөө мөнгө нь данс нь хаалттай юм чи яаж явах юм бэ? Тэгэхээр цаана очиод нефтийн компаниудтай болохоор 6-700 сая төгрөгийн өртөө оролцож гисэн. Ингээд ийм байдалтай байгаа учраас л аргагүй зогсолт хийж байгаа юм аа. Үнэхээр энэ дээр бол ямар нэгэн ажил хаяад ингээд явж байгаа юм ерөөсөө байхгүй. Олон улсын туршлага судлан бүгд найрамдах Солонгос улсын сүүлийн үеийн загварын төхөөрөмж суурилуулсан гэдгийг Улаанбаатар смарт карт компанийн хэлж байгаа юм а. Мөн төлбөрийн систем ухаалаг болсноор нийтийн тээврийн салбарынхны орлогоч ил болно гэж байсан. Өөрөөр хэлбэл өдрийн орлогоос жолооч, кондуктор хумсалдаг байдлыг зогсооно гэж байсан юм. Үнэ хэрэг дээрээ орлого нэмэгдэх бус харин ч эрс буурсан. Өнөөдрийн байдлаар автобус компаниудад ашиг орлого болон зарлагын талаар ямар ч мэдээлэл байхгүй. Нөхөн олгуурч байхгүй байна гэж байлаа. Ухаалаг төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь $4,800 юм байна. Нийт 1000 гаруй автобусанд суурилуулжээ.
Ерөнхийдөө Улаанбаатар смарт карт компани анх сонгон шалгаруулалтанд дөрөс огт оролцоогүй. Дараа нь орж ирсэн. Сонгон шалгаруулалтанд орсон Монгол одоо IT-ийн залуучууд энэ сонгон шалгаруулалтанд ороод нэг смарт энэ одоо ухаалаг төхөөрөмжийг сая 100 мянган төгрөгөөр карт уншигчтай GPS төхөөрөмжтэй сая 100 мянган төгрөгөөр оруулахад Улаанбаатар смарт $4400 оруулж байгаа. $4400 хэн төлөх вэ гэвэл бид нар төлнө. Юугаар төлөх вэ гэвэл 10%-аар төлнө. Гэтэл тэр Монгол залуу бол үндсэндээ смарт карт компани 10%-аар авч яхад тэр Монгол залуу 1% авнаа, 5 төгрөг авнаа гэж зорчигчоос. Тэгээд тэрүүгээр яваад хахад үйл ажиллагааныхаа зардлыг бид нөхчих болцоотой гээд сонгон шалралт үнэлгээ юм оруулахад тэр залуу ингээд арчиж хайчаад өнөөдөр смарт карт компанига зөвхөн мөнгө угаагч, мөнгө хүлэгч ялангуяа энэ хотын удирдлагуудтай хувилцсан ийм лобби өгч байгаа байхгүй. Энэ смарт карт гэдэг компаниг одоо солонгос нөхөр толгойлт юм байна. Энэ хүн бол одоо ерөөсөө орж ирж байгаа орлогын 10%-ийг авна гэж сууж байгаа болохоос ш одоо өшөө юм ерөөсөө байхгүй. Одоо тэгээд энэ та нар харал та энэ одоо GPS-ийг одоо хуучин манай бас аж ахуйн нэгжид хуучин тавьж ирсэн шүү дээ. Цахилгаан тавиар автобусны одоо нэгдүгээр компани дээр бол одоо нэг сая орчим төгрөгөө сая хүрэхгүй төгрөгөө тавьж ирсэн чинь одоо ямар үнэтэй нь мэддэхгүй нэг ийм төхөөрөмж оруулаад ирсэн. Яг гэхээр энэ төхөөрөмжийг тавиад 4.8 жилд бид нар орлогын 10%-ийг авна гэж байгаа болохоос ш тодорхой юм байх хэвээр. Одоо жишээлбэл одоо миний нутсан тодорхой үнэтэй штэ. Гэтэл ийм үн байхгүй. Зүгээр 4.8 жил таанагдтын 10%-ийг аван цаашаа тэгээд үйл ажиллагааных нь зардлаа одоо бид нар нөхөж авна гэсэн ийм л яриатай байгаа болохоос өнөөдөр Улаанбаатар хотын иргэдэг өнөөдөр нийтийн тээврээр яаж үйлчилж байна? Энэ хуучин явж байснаас одоо энэ ухаалаг систем шилжээж юугаар дэвшлэг гарсан ийм ерөөсөө харагдахгүй байна. 20-30 мянган төгрөг хомсолдог байсан кондукторуудыг хаалж хэдэн 10 саяар нь хулгайлдаг боллоо гэж автобус компани захирлууд хэлж байгаа юм а. Учир нь Улаанбаатар смарт карт компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын орлогоос 10% шийтгэл авдаг байна. Энэ төхөөрөмж суурилуулсны төлбөрийг нь компани захирлууд энэ хурамжийг 10 хүртэл байна гэсэн болохоос яг 10%-ийг нь авна гэж тохироогүй гэрээ байгуулж гарын үсэг зураагүй гэдгийг хэлж байлаа. Үүнээс гадна автобус компаниуд өдрийн орлогоо банкнд тушаадаг боловч орлого хуваарлагдсан ирэхэд хураалгасан мөнгнөөс нь их хэмжээгээр дутдаг байна. Смарт карт төсөл хэрэгжиж эхэлснээс хойш зарим иргэд үнгүү зорчих, картаа уншуулахгүй өнгөрөх, хойд хаалгаар орох, дутуу мөнгө хийх, урагдаж тасарсан мөнгө шургуулах зэрэг зөрчлүүд гарсаар байгаа гэлээ. Нэгэнт энэ нэвтрүү юмыг шинэ технологи, шинэ систем рүү шилжийл гэж орсон бол бид нар энэний цаана эрсдлийг нэгэнт даана гэсэн бол даах л ёстой. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон эрсдлийг хувийн хвшил болон хувь хүнд төр хариуцж өгнө л гэдэг хуулинд заалт байх ёстой. Одоо дэрийгэд барих хэрэгтэй. Худлаа амлалт хийлээ хэрэггүй. Бид нар бол одоо худлаа амлалтыг 70 хоног үзлээ. Дандаа л нэг ажлын хэсэг байгуулдаг. Нэг л мундаг засаг даргаар ахлуулсан, нэг л мундаг засаг даргын орлогч нараар ахлуулсан нэг ажлын хэсэг гардаг. Бүтээж байгаа юм нэг ч байхгүй. Ийм л байдалтай байж өнөөдрийн байдал. Улаанбаатар смарт карт компани зүгээс автобус компаниудад нөхөн олбор хязгаа олгох талаар лавлах гэсэн боловч хариулт өгөх хүн байхгүй байлаа.